мэргэжлэгээ урагшаад бэлэн боллоо. 15 настай нэг охин төхрийнхөө гэрт очихдоо сайхан амьдрал эхэлнэ гэж итгэж байлаа. Гэхдээ тэр шөнө түүний амьдрал дах хамгийн сүүлчийн тайван шөнө байсныг огт мэдээгүй. Дараагийн шөнө түүний оронд орж ирсэн хүн нөхөр нь байсангүй. Тэр хүн бол түүний хадам аав байсан. Тэр хадам аав нь Малайз даяар алдартай Мав Шон урсгалын үзмэрч гэж дуудулдаг хүн байлаа. Түүнийг мянган шамнар нь бурхан шиг дахин шүтдэг байжээ. Тэр шөнөөс хойш охины амьдрал бүхэлдээ харанхуй там болж эхэлсэн. Тэгвэл яг энэ үед түүний нөхөр хаан байсан юм бол энэ төв эцтэй яаж дуусах вэ? Өнөөдөр 1990 онд Малайзыг жижигсэн хэргийгээр нь 1986 оны нэг шөнө Малайзын Сирамба хотод Барлаг Гарден гудамжинд байдаг хоёр давхар байшингаас сонин дуу чимээ сонсогджээ. Жижиг чөтгөрөө ирээд хоолойд энэ үг тасралтгүй сонсогдож байсан. Шатсан юм шиг үнээр ханхалж байлаа. Урд зүг рүү харсан нэг өрөөний дотор тахилгын ширээ байсан. Тэр ширээн дээр ойрол цагаар 20 инч өндөртэй хүүхэд хэмжээтэй 6 баримл тавьсан байв. Хоёр эрэгтэй нэг эмэгтэй газар цөхрөн сууж байлаа. Тэд улаан давуу цаасан мөнгө шатааж байсан. Тэд бас дахин амандаа шимнэн уншиж байв. Жижиг чөтгөрөө ирээд хоолойд гинэт хүүхдүүд инээх чимээ сонсогджээ. Тэр дуг сонсон хүн бүрийн нуруугаар хүйд дагшиг болсон. Хамгийн сонин нь маргааш өглөө хөршүүд гэрийнхээ үүдний өмнө хэн нэгэн будаа засчихсан байгааг олж харав. Үүнийг хараад хүмүүс бүгд айд сандарсан. Дараа мэдэхэд тэр хоёр давхар байшингийн эзэн нь Шүү Жинхи гэдэг хүн байлаа. Тэр хүн Барлаг Гарден хороололд дөнгөж нүүж ирсэн байжээ. Тэр байшинг шамнар нь бэлгэлсэн гэсэн яриа байдаг. Тэгвэл хэн нэгэнд бүхэл бүтэн байшин бэлгэлнэ гэдэг ямар учиртай вэ? Тэгэхээр Шүү Жинхи гэж яг хэн байсан юм бол? Бусдын адил Шүү Жинхи бас анх жирийн хүн байсан. Тэр модны үйлдвэрт ажилладаг байжээ. Дараа нь гэрэлснийхаа дараа ачааны машины жолооч болсон. Нэг өдөр Шүү Жинхи зүүдэндээ нэг настай өгшгүү мөнхийн хүнтэй таарсан байна. Тэр хүн Шүү Жинхид цаг нь болсон гэж хэлжээ. Тэр хүн бас чи одоо хүмүүсийн асуудлыг шийдэж туслах үүрэг хүлээх ёстой гэж хэлсэн. Тэгээд тэр хүн юу ч байхгүй хоосон орон зариу заажээ. Яг тэр мөчид Шүү Жинхи биеийг нь алтан гэрэл тойрон хүрээлсэн мэт мэдэрсэн гэдэг. Тэр өглөөс ирэхэд бие нь маш өнгөн болсон мэт санагджээ. Түүний толгой дотор тоо тамшгүй олон шившлэг тарин орж ирсэн юм шиг мэдрэмж төрсөн. Тэр цагаас хойш Шүү Жинхи өөртөө шинэ нэр өгсөн байна. Тэр өөрийгөө Мав Шон шидтэн болсон гэж үзэх болжээ. Тэр даруй хэрэгтэй бүх зүйлээ худалдан авч ёслол шидийн хэрэгслүүд бэлдэж олов тосгонд байдаг өөрийн гэрт тахилгын ширээ засжээ. Ажлаа тараад хүмүүсийн хувь заяаг үзэж өгдөг болсон. Тэр хүмүүс зөвлөгөө өгнө, тэр имчилгээний ёслол бэлдэнэ. Түүний мэрэг гайхмаар үнэн байдаг байв. Эдгэрэх боломжгүй гэсэн өвчин хүртэл түүний имчилгээний дараа зүгээр болдог. Үүнээс гадна тэр мэрэгнийхээ хөлсийг маш бага авдаг байлаа. Мөнгөгүй улмаас зовж буй хүмүүст бүр үнэгүй зөвлөгөө өгдөг. Ийм учраас түүний нэр хурдан дарахаж шамнар нь улам их болжээ. Гэвч удалгүй Шүү Жинхи хүн дээр өвдөжээ. Тэр ачааны машины жолоочийн ажлаа үргэлжлүүлэх боломжгүй болсон. Тэр гэр бүлээ тэжээхийн тулд төлөг мэрэгнийхээ үнийг нэмэх хэрэгтэй болсон байна. Гэсэн ч шамнарын тоо багассангүй. Цаг хугацаа өнгөрөх тусам Шүү Жинхи нэг зүйлийг ойлгож эхэлжээ. Мэрэг үзэж мөнгө олох нь ачааны машин барихаас хавьгүй амар байлаа. Нэг өдөр орон нутгийн нэг албан тушаалд нь түүн дээр иржээ. Тэр хүн нэг байшинд сүн шүгэлсэн байна. Чи очоод хөөн зайлуулж өгөөч гэж гуйсан байна. Шүү Жинхи хариу хэлж амжаагүй байтал тэр албан тушаалтан урьдчилгаа болгож 100,000 рингит өгчээ. Энэ бол Шүү Жинхи амьдралдаа анх удаа авсан асар их мөнгө байсан. Тэр мөчөөс эхлэн Шүү Жинхи нэг зүйлийг сайн ойлгож үнэтэй байсан ч хүмүүс ирсээл байх болно. Түүн дээр ирэх хүмүүсийн дунд жирийн иргэдээс гадна албан тушаалтан баячууд ч байв. Эдгээр хүмүүс ямар нэгэн асуудалд орсон ч хинж тэдэнд гар өрдгөө байлаа. Ингэснээр Шүү Жинхи мөнгөтэй болж түнчлэн хамгаалттай ч болсон. Цаг өнгөрөх тусам тэр шуналтай болжээ. Чөлөө цагаараа мөрөөдө тоглож эхэлсэн байна. Нэгэн шашны баярын үеэр Шүү Жинхи бүх зүйлийг бэлтгэж дуусгасан. Тэр шамнараа урьж ёслол хийхээр болов. Гэтэл ёслол эхлэх мөчид зам дагуу тавьсан том хүчнүүд гинэт тугарч унжээ. Бүгд яг дундаасаа хугарсан байв. Хугарсан эсгүүд нь хитрхи тэгш байсан тул хүний эсэн зүлмэд харагдсангүй. Энэ явдал орон нутгийнхныг бүхэлдэн цочроож орхив.
Зарим нь шүүжинхий өөрөө зориуд хийсэн гэж ярьсан. Зарим нь үүнийг Тэнгэрийн шийтгэл гэж үзсэн. Учир нь ийм тэгш хугарал хүний гараар хийх боломжгүй мэт санагдсан юм. Шүүжинхий энэ тухай огт тайлбар хийсэнгүй. Тэр энэ асуудлыг зориуд тойрч өнгөрөөжээ. Удалгүй 1986 онд шүүжинхий гэр бүлээ дагуулan Сиранбан хотын Балагардан гудамжинд байдаг 2 давхар байшинд нүүж орсон байна. Энэ дэрснээсээ хойш түүний нэр хүнд улам ихссэн. Олон албан тушаалдан баячууд түүнээс зөвлөгөө авахар ирдэг болов. Тэр үед шүүжинхий өөр нэг үзмэрчтэй өрсөлдөжээ. Энэ 19 настай хараалт өртсөн нэгэн охины асуудлаас эхэлсэн юм. Шүүжинхий шинэхэн үзмэрч Уутинтай өрсөлдсөн байна. Хоёр тал өөр өөрийн чадварыг харуулжээ. Эцэст нь охин Уутины ачаар итгэрсэн. Ингэснээр шүүжинхий энэ тулаанд талагдлаа. Гэхдээ Хятадын шашны зөвлөл түнд нэгэн алтан байц гардуулжээ. Тэр байзан дээр жинхэнэ алт галж чаддгүй гэж бичсэн байв. Энэ нь шүүжинхийгийн чадварыг хүлээн зөвшөөрсөн хэрэг байлаа. Шүүжинхий тэр байзыг маш их хэрхэмлэж тахилгынхаа ширээнийхээ хамгийн дээд талд үлгсэн. Энэ тулаан түүний нэр хүндийг улам өсгөжээ. Удалгүй орон нутгийн хүмүүр шүүжинхийг мэддэг болсон юм. 1988 онд тэр үед Селангар мужаас ирсэн Вэн Па Чинюа гэдэг эхнэр нөхөр хоёр Сиранбан хот дахь Маошан тахилгын газарт мөргөл хийхээр очижээ. Тэнд тэд шүүжинхийтэй танилцсан байна. Хэсэг хугацаанд ярилцсанхаа дараа шүүжинхий тэднээс нэг зүйлийг асуужээ. Та хоёр охинтой юу гэж асуув. Тэр мөн өөрт нь 17 настай Ауван гэдэг хүү байдаг талаар хэлсэн байна. Тэр үед Буугийн гэр бүл шүүжинхийг маш их хүндэлдэг шамнар нь байв. Шүүжинхий хүүгээ охинтой нь гэрлүүлэх тухай ярьсан тул тэд баяртайгаар 15 настай охиноо танилцуулахаар шийджээ. Шүүжинхий охиныг даруй тахилгын газар авчрахыг хүссэн байна. Уугийн гэр бүл 6 хүүхэдтэй байв. Шүүжинхийгийн гэр бүл бэр болж очсон 15 настай охины нэрийг Уэхуа гэдэг байжээ. Уэхуа Ауванг хоёр ихэндээ хоорондоо маш сайн ойлголцдог байв. 2 сар орчим үргэсний дараа хоёр талын гэр бүл хурим ихээр шийджээ. Хуримын шөнө шүүжинхий шинэхэн осуудад нэг зүйл хэлсэн байна. Өнөө шөнө та хоёрын хамт ундах шөнө биш гэж хэлжээ. Ингээд тэр шөнө шинэхэн осуудын хооронд юу ч болоогүй. Тэр шөнө Уэхуагийн амьдрал дах хамгийн сүүлийн тайван шөнө байлаа. Маргааш өглөө шүүжинхий хүү Ауванга ажиллаар Сингапур руу явуулжээ. Энэ ажил бараг 3 жил үргэлжлэх бөгөөд Ауванг гэртээ маш ховорхон ирдэг болсон. Яг энэ мөчөөс шүүжинхийгийн шинэхэн санаа ил болж эхэлсэн юм. Ауванг явсан тэр шөнө шүүжинхий Уэхуагийн орон дээр гарч иржээ. Тэр ямар ч өршөөлгүйгээр түүний онгон байдлыг хүчээр булаасан байна. Уэхуа эсэргүүцэж уйлж тэмцэн. Гэвч шүүжинхий түүнийг сүрдүүлжээ. Хэрвээ эсэргүүцвэл чийж танаа гэр бүлч аимшигтай зовно гэж. Айцаас болж Уэхуа өөр сонголтгүй болсон. Тэр төвчж дуугүй дагахаас өөр аргагүй байв. Шүүжинхий бэрээ ихэд эрхлүүлдэг. Тэр Уэхуад их хэмжээний халаасны мөнгө өгнө мөн байн хам таялна. Цаабаах Таиланд, Таван руу дагуулж явдаг байжээ. Заримдаа бүр Сингапурт очиж нөхөр Аувангтай уулзуулдаг байсан. Гэхдээ нэг хачин зүйл байлаа. Шүүжинхий Уэхуаг Сингапурт очих болгонд нь шивээсэлэгдэг байв. 3 жилийн хугацаанд Уэхуа нийт 6 шивээстэй болсон. Нэг нь хилэнцэт хорхоо, ээлт, могой, бурхан, гавлын яс, нэг нь лууны их бив. Шүүжинхий эдгээр шивээсийг муу ёрын сүнсээс хамгаална гэж тайлбарлажээ. Тэр ямар ч чөтгөр, ямар ч муу хүч чамд ойртож чадахгүй гэж хэлсэн байна. Энэ 3 жилийн хугацаанд шүүжинхий өөрийн хоёр эхнэрийг бараг тоосонгүй. Тэр шүн бүр Уэхуа даам тунддаг байв. Ямар нэгэн им өгсөн үү эсвэл өөр шалтгаан байсан уу гэдг нь мэддэхгүй. Гэвч эхнэрүүд нь болж байгаа зүйлийг огт эсэргүүцээгүй. Энэ хугацаанд Уэхуа нэг охин төрүүлжээ. Шүүжинхий Уэхуад дахин анхааруулсан байна. Хүүхдийн тухай мөн шивээснүүдийн талаар хинт ч бүү яар гэж. Хэрвээ ам ангаавал чийж танай гэр бүлч аюулд орно гэжээ. 1991 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Уэхуагийн ээж өрдийн гişгийн охиныхоо байдлыг шалгахаар утсан. Гэтэл тэр өдөр тахилгын газар хоосон байв. Шүүжинхий ч эзгүй байсан. Олон жилийн турш дотроо тээж явсан дарамт тэр мөчид Уэхуаг дийлж тэр өөрийгөө байр дэлггүй болов. Тэр ээжийнхээ өмнө нулимс асгаруулan сүүлийн 3 жил болсон бүх аимшигт явдлыг нэг нэгээр нь ярьжээ. Ээж нь охиныхоо яриаг сонсоод сэтгэл нь урагдах шиг болсон. Тэр маш их уурлаж, даруй нөхөртөөгөө ярилцав. Тэд Уэхуад
шүүжинхийг цэлэнгаар руу дуудаж ирүүлэхийг даалгасан байна. Тэгээд хамаатан садан ойр татныхнаа цуглуулах төлөвлөгөө гаргалаа. Шүүжинхий ирэхэд олон хүн түүнийг тойрон хүрээлж суджээ. Ямар ч хамгаалтгүй болсон шүүжинхий арын хаалгаар зугтаж гарсан байна. Уугийн гэр бүл охиноо гэртээ үлдээн шүүжинхийг дахин авч явхаас сэргийлжээ. Түр хугацаанд байдал намжсан мэт болов. Тэгээд хамгийн хүнд асуулт гарч ирсэн. Вэйхуагийн хүүхдийн чихэн эцэг хэмбэ? Тэр мөчөд Вэйхуа хэсэг тэнэгэлзээд би мэдгүй гэж хэлжээ. Гэвч шүүжинхигийн хийсэн бузар үйлдэлүүдийг бодоход хүүхэд түүнийх байх магадлал өндөр байв. Энэ бодол Вэйхуагийн гэр бүлийг бүрчих уурлуулсан байна. Ээж нь охиноо шүүжинхигийн гэр бүл бэр болгосондоо үнэхээр их харамсжээ. Вэйхуагийн гэр бүл охиноо гэртээ үлдээгээд ажилдаа явсан. Гэтэл тэд ажлаасаа буцаж ирэхэд Вэйхуа алга болсон байв. Тэд шүүжинхий охиныг дахин хүчээр авч явсан байж магадгүй гэж айжээ. Тиймээс тэд шууд хэвлэл мэдээлэлтэй холбогдож хэвлэлийн баг хурал хийхээр болсон байна. Хэвлэлийн баг хурал дээр Вэйхуагийн аав ээж шүүжинхигийн хийсэн бүх гэмт хэргийг олонний өмнө илчилжээ. Тэд алга болсон охиноо олоход олон нийтээс тусламж хүссэн байна. Энэ хэвлэлийн баг хурал даруй олонний анхаарлын төвд оржээ. Хадам аав нь бэрээ хүчрхийлсэн тухай түүх хүмүүсийн сэтгэлийг зочроож айдас чигшил төрүүлсэн юм. Хадам аав нь бэртэйгээ бэлгийн харьцаанд орсон аимшигт явдал гэсэн гарчиг сонинуудын нүрх уцыг дүүргэв. Магадгүй энэ мэдээг харсан хүн айд сандарсан бололтой. Тэр орой Вэйхуа манарсан байдалтайгаар гэртээ орж иржээ. Ээж нь сандарч чи хаана байсан юм бэ гэж асуув. Вэйхуа тодорхой бус дуугаар ногоо машинд суусан гэж хариулжээ. Хинтээ хамт байсан юм гэж ээж нь асуухад Вэйхуа төрийн албаны хүн байсан гэж хэлсэн байна. Охиноо ийм байдалтай байгааг харсан эцэг эх нь шүүжинхий хараал хийсэн байж магадгүй гэж итгэжээ. Тиймээс охин нь ухаан санаа нь бүрэн сэргийх хүртэл дахин асуухгүй байхаар шийдсэн байна. Гэвч Вэйхуа дараа нь сэрэхэд тэр өдрийн тухай юу ч санахгүй байв. 1 сарын дараа шүүжинхигийн хүү Аав гэртээ буцаж иржээ. Энэ нь байдлыг бүрш төвөгтэй болгосон юм. Вэйхуа Аав гэрснийг мэдмэгц шууд залгаж шивээсээ ялгуулахад мөнгө хэрэгтэй байна гэж хэлжээ. Хэд хоногийн дараа Аав зөвшөөрсөн байна. Гэхдээ тэр нэг болцол тавьжээ. Манай гэр бүлийг шүүхэд битгий өгөөч гэж. 1991 оны 6 дугаар сарын 20-ны өдөр өглөөний 11 цагт Вэйхуа аавтайгаа хамт Селангор дахь нэг шатхуун түгээх станц дээр уулзахаар очижээ. Тэнд очиход нэг машин зогсож байсан. Тэр машинд Аав болон нэг эмэгтэй сууж байв. Вэйхуагийн аав машины цонхыг тогшжээ. Гэтэл гэнэт хэд хэдэн том биетэй эр машин дотроос бууж ирсэн байна. Тэд аав охин хоёрыг хүчээр чирч аваад машины арын судалд суулгажээ. Тэгээд тэднийг шууд Сорамбам хотын цагдаагийн газар руу аваадсан байна. Цагдаа нар тэдэнд нэг зүйл хэлжээ. Та хоёр мөнгө нэгсэн хэрэгт холбогдсон гэж. Аав охин хоёрыг 24 цаг саатуулж дараа нь эцэст нь суллсан байна. Цагдаагийн газараас гарсны дараа Вэйхуагийн аав маш их ууралсан. Тэр өөрийгөө гүтгүүллээ гэж боджээ. Тэд зүгээр л учирсан хохирлынхаа төлөө нөхөн төлбөр нэхэж байсан. Тэгвэл энэ нь яаж гинэд мөнгө нэгсэн хэрэг болж хувирдаг юм бэ? Вэйхуач бас маш ихээр урлаж байлаа. Тэр өмнөх 3 жилийн явдлыг шүүхэд өгөхгүй гэж төвчж байсан. Гэтэл одоо нөгөө тал нь төрүүлж гомдол гаргасан байв. Энэ мөчөөс эхлэн Вэйхуа дахиж төвчж чадсангүй. 2 хоногийн дараа 18 настай Вэйхуа албан ёсоор цагдаад мэдүүлэг өгчээ. Тэр 15 настай Аавангтай гэрэлсэн гэж хэлсэн байна. 3 жилийн турш хадам аав шүүжинхий намайг хүчээр бэлгийн харилцаанд оруулсан гэж мэдүүлжээ. Тэгээд би нэг охин төрүүлсэн гэж хэлсэн байна. 1991 оны 6 дугаар сарын 24-ний өдөр цагдаа нар 49 настай шүүжинхийг баривчилжээ. Тэд Вэйхуа болон охиноос нь цусны дээж авчээ. Мөн шүүжинхийгээс цусны дээж авсан байна. Зорилго нь хүүхдийн эцэг хэн бэ гэдгийг тогтоох байв. Үүний зэрэгцээ шүүжинхийгийн гэр бүл Вэйхуагийн гэр бүлийг мөнгө нэгсэн гэж гомдлжээ. Харин Вэйхуагийн гэр бүл шүүжинхийг зодсон гэж эсрэг гомдол гаргав. Ингээд хоёр хэрэг хоорондоо орооцолдож маш төвөгтэй болсон юм. Сорамбам хотын цагдаа нар энэ хэргийг өмнөөр авч үзэж зөрхилсөнгүй. Тиймээс тэд хоёр хэргийг зэрэг шалгахаар шийджээ. 1990-ад оны их үед ДНХ шинжилгээ гэдэг маш өндөр түвшний технологи байсан. Тухайн үед Малайз улсад ДНХ шинжилгээ хийх боломж байгаагүй. Тиймээс 3 үний цусны дээжийг Сингапур руу явуулах шаардлагатай болсон байна. Гэвч шинжилгээний хариу ирэхээс өмнө шүүжинхийгийн цагдан орох хугацаа дуусжээ. Хангалттай нотлох баримт байгаагүй тул цагдаа нар түүнийг 10,000 рингтийн барьцаагаар суллсан байна. Тэр шүүхийн шийдвэр гартал гадуур шалгахтаар болжээ.
Суллагдсан даруйдаа шүүжинхий яарвчлан хөдөлж 2 эхнэр 3 хүү бүр бага оч охиноо хүртэл дагуулan явсан. Тэгээд бүгдийг нь исламын шашинд оруулсан байна. Энэ нь хууль зүйн хариуцлагаас зугтахын тулд хийсэн алхам байв. Малай цусал иргэний шүүх болон шашны шүүх тус тустай байдаг. Шашны шүүх өөр дүрмтэй, мөн ихэнхдээ ялан хөнгөн гардаг байлаа. Тиймээс исламын шашинд орох нь тэр үед шүүжинхийгийн хувьд хамгийн ашигтай сонголт байсан юм. Сэтгүүлчид Нигерийн Симбелийн мужийн шашны албатай холбогдож шалгасан байна. Албаны нарийн бичиг энэ мэдээллийг албан ёсоор баталжээ. Вэйхуагийн охинч мөн эцгийнхээ зөвшөөрлөөр исламын шашинд орсон байна. Сэтгүүлчид шүүжинхийгийн гэр бүлийн 7 хүний шинэ ислам нэрийг хүртэл олж авсан байв. Олон нийт хамгийн ихээр нэг зүйлийг хүлээж байлаа. Тэр бол ДНХ шинжилгээний хариу. Вэйхуагийн охины жинхэнэ эцэг хэн бэ гэдг нь бүх хүний сонирхол байсан. Гэтэл сонин зүйл гарч ирэв. Сарамбан хотын цагдаагийн газрын дарга Халим гэдэг хүн цусны дээжийг Сингапур руу явуулсан гэж хэлсэн байна. Гэвч 1991 оны 7 дугаар сарын 4-нд Сингапур дахь генетикийн лабораторийн дэд захирал доктор Чожи өөр мэдээлэл хийжээ. Тэр манай лабораторид ямар ч цусны дээж ирээгүй гэж хэлсэн байна. Ингээд үнэхээр явуулсан уу? Эсвэл явуулаагүй юу гэдг нь тодорхойгүй ивээр үлджээ. 1991 оны 9 дугаар сарын 7-нд шүүжинхийгийн барьцааны хугацаа дууссан. Гэхдээ ДНХ шинжилгээний ямар ч хариу гараагүй байв. Ингээд шүүжинхий бүрэн суллагдсан байна. Үүнийг харсан олон хүн Вэйхуагийн хувьд энэ шударга биш гэж үзжээ. Зарим нь шүүжинхий цагдаатай хувилдаж цусны дээж анханасаа явуулаагүй байж магадгүй гэж сэжиглсэн байна. 1992 оны 3 дугаар сарын 9-ний өдөр эцэст нь Вэйхуа нэг зөвшөөрөл авч чаджээ. Тэр цагдаагийн байгууллагаас гадуур өөрөө биедан ДНХ шинжилгээ хийх зөвшөөрөл авсан байна. 1 сарын дараа Вэйхуа шүүжинхий Авванг охиныхоо цусны дээжийг амжилттай авчээ. Тэгээд дахин Сингапур руу явуулсан байна. 1992 оны 9 дугаар сарын 22-нд 1 жил 3 сар хүлээсний эцэст ДНХ шинжилгээний хариу эцэст нь гарчээ. Шүүх хурал дээр шүүгч албан ёсоор ингэж зарласан байна. Шүүжинхий бэртэйгээ бэлгийн харьцаанд орсон батлагдсан. Мөн Вэйхуагийн охины жинхэнэ эцэг нь шүүжинхий мөн. Энэ үгийг сонсоод шүүх дахин шүүгэлж эхэлжээ. Гэвч шүүжинхийгийн өмгөөлөгч гэнэт нэг эмнэлгийн баримт гаргасан байна. Тэр баримтад шүүжинхий удаан хугацааны турш бэлгийн чадваргүй байсан гэж бичсэн байна. Үүнтэй зэрэгцээд Вэйхуагийн өмгөөлөгч нэг гэрч авчирсан байна. Тэр гэрч Вэйхуа охиноо төрүүлсэн тэр жил шүүжинхий өөр нэг залуу эмэгтэйтэй уулзаж хүүтэй болсон гэж мэдүүлжээ. Ингэснээр шүүжинхий хүүхэдтэй болох чадвартай байсан нь тодорхой болсон. Эцэст нь шүүх Вэйхуад гэрэлтэй цуслуулах зөвшөөрөл олгожээ. Мөн шүүжинхийгийн хүүг 60 мянган рингтийн нөхөн төлбөр төлөхийг тушаасан байна. Гэхдээ хүмүүсийн хамгийн их сонирхсан асуулт өөр байсан. Энэ ДНХ-ийн хариу шүүжинхийг хүчин үлдсэн хэрэгээр яллахад хүрэх үү гэдэг байв. 1995 оны 2 дугаар сарын 20-ны өглөөний 9 цагийн орчимд нэг мэдээ таржээ. Шүүх хурал эхлэхээс ердөө 10 хоногийн өмнө шүүжинхий нас барсан байдалтай олдсон байна. Гэрийнхэн галтайгооны өрөөнд улаан хувцастай хэвтэж байхад нь олсон. Цагдаа нарын тогтоосноор тэр шөнө 1-2 цагийн хооронд гэр бүлийнх нь унтаж байх үед нас барсан байв. Шүүжинхийгийн үхэл энэ эргийг дахин олонний анхаарлын төвд оруулжээ. Вэйхуагийн аав шийтгэлээс айсандаа амиа оролцсон байх гэж үзсэн. Зарим хүмүүс шүүжинхий казино дээр их мөнгө алдаж шүүхийн эрэг өөр зээлэнд дарагцаар сэтгэлээр унсан гэж ярьлаа. Харин түүний шамнарын зарим нь өөрөөр бодож байв. Тэд багш маань жижиг чөтгөр дижээдэг байсан. Эцэст нь тэр чөтгөртөө өөрөө идүүлсэн гэж шимэлдэж байжээ. Мөн нэг цуургалт тарсан байна. Шүүжинхий нас барахаасаа өмнө хятадаар бичсэн хэд хэдэн загтал үлдээсэн гэх. Тэр загталд шашны байгууллагууд миний гэр бүлийг харж андаарай гэж хүссэн гэдэг. Тэр бас миний нэр төрийг цэвэрлж өгөөч гэж гуйсан гэдэг. 1995 оны 3 дугаар сарын 13-ны өдөр шүүх дахин хурлалаа. Прокурор нэг мэдээлэл хийжээ. Тэр Нигерийн Симбелийн мужийн прокурорын газраас зөвшөөрөл авсан тул шүүжинхийгийн эсрэг бүх хэргийг хэрэгсэхгүй болгож байна гэж хэлсэн байна. Ингэснээр Вэйхуагийн охины жинхэнэ эцэг хэн бэ гэдэг асуудал хууль зүйн хувьд бүрхэг үлджээ. ДНХ-гийн тайланд шүүжинхий эцэг нь гэж гарсан ч шүүх албан ёсны шийдвэр гаргаж чадсангүй. Учир нь хэрэг өөрөө хаагдсан. Тиймээс 5 настай охин шүүжинхийгийн охин уу эсвэл Аввангийн охин уу гэдэг асуулт хариултгүй үлджээ. Ингээд хадам аав бэр хоёрын аимшигт хэрэг энэ дүрээ таагдсан байна. Гэхдээ Вэйхуагийн амьдрал энд дуусаагүй. Тэр шинэ амьдрал эхлүүлж өнөөдөр гоо сайхны салонтой аз жаргалтай гэр бүлтэй болжээ.
За ингээд өнөөдрийн бичлэг маань энэ үрээ дуусаж байна. Та бүхэнд бичлэг маань таалагдсан бол лайк, сабаа заавал дараад өгөөрэй.